Урдсан сэргийлэл хамрагд. Ерөөсөө чухал биш, зүгээр та хамрагд. За энэ манд харлаана 9 цагт яж байгаа миний удаанууд Улаанбаатар хаа адресээр өгч юм байна. За миний багтаа ингэ харагдаж байна. Тэгэхээр улсын баяр наадмаас өмнө Улаанбаатарын эсрэг дархлаажуулалтыг улсын хэмжээнд 95% хүргэх чиглэлийг ерөнхий сайд өгсөн. Үүнтэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд уртсгсан цагаар буюу өдөр бүр 21 цаг хүртэл ажиллаж байна. Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлснээр өрхийн эмнэлгүүд эх сарын 10 хүртэл өдөр бүр уртсгсан цагаар дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Улсын хэмжээнд 10-аас 14 насны хүүхдүүд Улаанбаатар өвчнөр өвчлөх хувь өндөр хэвээр байна. Гэтэл сургууль цэцэрлэг амарсантай холбоотойгоор хүүхдүүд тусланд гарах хөдөө явсан зэрэг нь энэ насны хүүхдүүдийг дархлаажуулах ажилд хүндрэл учруулж байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн хэмжээнд 10-аас 14 насны 7744 хүүхэд байгаагаас 1445 хүүхэд нь Улаанбаатарны нэг тунтай огт хамрагдаж байгаагүй хүүхэд байгаа юм а. За манай дүүргийн хувьд бол ихэнхдээ байр хороолол. За тэгээд яг нөгөө одоо өрхийн эмнэлгүүдийнхаа гүйцэтгэлээр манайх бол харьцангуй нөгөө вакцины хоцрогдол багтай хороо. Тийм учраас ямар ч гэсэн нөгөө нэг ирсэн нэрүүдээ эхлээд бид нар бол эхний ээлжинд бол холбогдож байна. Дутуу байна уугүй, тун дутуу байна уу гэд. За тэгээд одоо ирсэн хүүхдүүд хүртэл 70 сарын 9 хүртэл одоо бид хэд чинь хугацаа байна шүү дээ. Одоо дөнгөж байгаа 2-3 хонжоо ирэхгүй байгаа нөхдүүд дээр зарим нь өөр газар байна. Цусланд гараа явцсан. Одоо хөдөө явуулсан штэ хүүхдээ буцаж авчрах боломжгүй тэр тохиолдлуудыг бүгдийг тодруулчаад за тэгээ эндээ байгаа хэрнээ ирэхгүй байгаа хүмүүсийг бол гэрээр явж тахлаажуулна. Урдсан сэргийлэл хамрагд. Ерөөсөө чухал биш, зүгээр та хамрагд. Энэ бол таны одоо өвчнөөс өөрийгөө хамгаалах юу юм баггүй юу? Асуудал юм баггүй. Тэгэхгүй вакцины илгээгүй одоо яг энэ вакцины илгээгүй хүмүүс яг 71% гээд одоо юу гарцсан байсан штэ. Тусан хүмүүсийн 71% нь вакцины хамрагдалтгүй учраас тусаад байгаа. Вакцины хамрагдaltaй хувь байлаа ч гэсэн маш хөнгөн буюу гэрээр эмчилгээтэй гараа авчиж байгаа байхгүй тийм. Тэгэхээр хамрагдах хэрэгтэй. Манай Улаанбаатарын хаан адресээр вакциныг ерөөсөө бүгд тэмдэх курсаас оруулж ирдэг байгаа. Энэ маань болохоор ингээд 6 октын тонтой задлаа. Юу нь болохоор Улаанбаатарын вакцинуудаас сая шинээр орж ирсэн. Бас энэ курсаас 10 октын тон задлаж байгаа. Вакцины хангалт боломжтой сайн байгаа. Ерөнхий сайд улсын баяр наадмаас өмнө улсын хэмжээнд вакцинжуулалтыг 95% хүргэх чиглэл өгсөн. Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалтыг эрчимжүүлэх ажилд 5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ. Вакцин хийх гэдэг одоо олон ажлуудыг эхлүүлэхээр засгийн газрын нөөц хөрөнгөөс 5 тэрбум төгрөг гаргахаар өнөөдөр шийд гаргалаа. Улсын их баяр наадмаар хүний хэд төвлөрлийн дараа томооны улирал ирнэ. Иймд эцэг эхчүүд хүүхдээ Улаанбаатар өвчний эсрэг дархлаажуулалт хамруулах нь нэн чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.